Монгол улсын тэрийн шиг ардын жүжигчин Самбин Гоживслаа гэж Баянхангар аймгийн уугуул манай одоо орчин цагийн хөгжмийн яг харгуй тулгын чулууг тавилсан агуу хөгжмийн зохиолч байдаг да. Чуулгын гол бүжгийн эмэгтэйчүүдийн бүжиг байдаг. Бинжээ ногоогоор хийсэн. Тэгээд тэрэнд бол бүр эмэгтэйчүүд одоо дуудаад эмэгтэй бүжигчд бүжиглдэг. Бүр дээр үеийн дуу мөртлөөс сүүлд манай одоо рок попын Ахмад дуучид маань хамтлагууд маань дуулсан байдгийг. Тэгээд тэрийг анх сонсчоод за энэ дууг одоо яаж өөрчлөх болдоо гэд бид нэр Чимбатагаа ярилцсан дэмжээ нөгөө гэдэг дуу. Ер нь хүн ямархуу стилтэй болгох уу гэд өөрөө л их гоё дуулдаа. Тэгээд Чимбааны их сонирхолтой гоё аранжировк хийж энэ дууг бас амжилтсан байгаа. Энэ дуу бол ерөнхийдөө жоохон тийм jazz стилийн одоо найруулгаар хийгдсэн хөгжим ерөнхийдөө тэгээд яг тэр хөгжим донд одоо jazz яг тэр хөгжимд яг өгдөг гоё ирч хүч бол одоо гуйлын үлээвэр гэж хэлдэг ш манайхан brass гэдэг med гэж хэлдэг те гуйлын үлээврүүдийн тэр техниктэй хурдан тэр одоо дээшээ доошо хөгжмийн хөдөлгөөнийг Чимба маань биднийг амаар дуулсан одоо аялуулж дуулсан гэх юм одоо яг мэрэгжлийн хэлгээр бол scat гэдэг те яг jazz сонсдог jazz дуулдаг хүмүүс сайн мэдэх бах. Тэгээ одоо яг л нөгөө Manhattan Transfer, Ella Fitzgerald гэл тэр jazz хөгжмийн алдартнуудын яг хийдэг тэр scat гэдэг тэр нэг бас нэг дуучны техникийг харуулсан тэр нэг зүйлийг Чимба маань энэ бид нарыг та нар яг тэрийг хийгээд үзээрэй гэд. Текстүүдээр бүр үг бүрчлэн бид нар ингээ нэг нэгээр нь яг ингээ зааж байгаад хийсэн. Тэгээ ер нь маш хурдан яг тэр гуйлын үлээрийн тэр хурдтай хөдөлгөөнүүдийг гүйцэн гэдэг бол бас нэлээд хэцүү байсан. Нэлээд дуулж хийсэн л те. Тэгээ тэр дууг дэмжийн ногоог ялангуяа тэр одоо дуулалтын бадаг тахилтын хооронд тэр хөгжмийн дуулалтыг бас анхааран сонсоосай гэж хүсэж байна. It's